Минь төргийа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн тодтголын дүнг хараад тэндээс холбогдох асуултуудаа асууя. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болохоор хоёр агентлагтай. За магадгүй олон байж магадгүй зөв яг ойрхон мэдээллийг нь авч ядг нь болохоор ойн газар, усны газар хоёр байгаа. За ойн газарт батлагдсан төсөв нь одоо тодтголоор 15% хасралт орж ирж байгаа юм байна. За усны газар нь болохоор батлагдсан төсвийнхөө 55%-ийг таниулжээ. Тэгээд усны газраас л мөнгө хасмааргүй байх юм. Нөгөө ой модоо ургуулгын тулд чинь бүгдээр ус хэрэгтэй шүү дээ. Тэг их усөр усаа олохгүйгээр одоо яаж ч ой газрыг цааш нь ингээд явуулах гад байдгийн бол тэгээд одоо энэ усны газартай холбоотой энэ төсөл хөтөлбөрүүд одоо хамгийн гол нь энэ усны нөөц нуур гол мөрний менежментийн хөтөлбөр гэдэг нийтний хөтөлбөр байгаад л говийн бүсийн газрын доорх усны судалгаа эднэр хийн мин гэдэг зөндөө яриад явдаг. Энэ нь л бүгд л хасагдчихж байгаа юм шиг л ийм таамаг байна. Тэгээд энэ байнгын орооноос орж ирж байгаа дэр бол ойн газар болон усны газрын төсөв нь задаргаагаар орж ирээгүй учраас одоо заавал асуух хэрэгтэй. Тэгээд усны газрын дарга нь за тэгвэл усны газрын дарга энэ усны нөөц нуур гол мөрний менежментийн хөтөлбөрийн зардлын хасагдаад байгаа 2.9 тэрбумд багтаад байна уу? Танаа дээр яг ямар төсвүүд нүлдвэ? Нөгөө яриад байсан газрын доорх усны судалгааг бид нар хийнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр мөнгө төгрөг нь үлдсэн юм уу, үлдээгүй юм уу? Энтэй холбоотой мэдээлэл өгөөч. За энэ ойн газрын дарга яагаад танах зөвхөн 15 нөгөө усны газар ойн газар хоёулаа 38 үнэтэй. Тэгсэн чинь танах болохоор 15%-аар хэд дахин ч их юм төсөвтэй ч газар юм. Уул нь одоо бүх юмны их усөр усаал их анхаараа хвчүүл зүгээр өгдөг. Тэг ямар ч танаахтай холбоотой эсрэг сүрэг янз бүрийн юм бол байхгүй шүү. Зүгээр л тоонууд дээр нь ингээд төвлөрөөд харахад бол ингэж уншигтаад байна. Тэгэхээр танаа 49 тэрбумаар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм болоо? Яагаад усны газартайгаа адилхан хэмжээгээр хасагдаагүй юм бол энтэй холбоотой тайлбараа өгчөөрэй.